Тэгээд өнөөдрийн манай группийн одоо ихтгэлд доктор Чожил Жавчин зориг маань ихтгэлээ тавихаар бэлэн болсон байна. За тэгээд ихтгэлээ тавьж байгаа чин зориг доктортой баярлалаа. Та ихтгэлээ хэлж болно. За баярлалаа. Тэгээд энэхүү өдөр энэ Монголын research судлаач та бүхэнтэй энэ орон зайн энэ хязгаарыг давж та бүхнийг эгэмэлмэд очиж мэдлэлшилж боломж олгож байгаа энэ лайвыг боловсруулж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр би төв мэдрэлийн тогтолцооны орон зайн механизм, тэрний төсөөллийн механизмыг ойролцоогоор нэг 25-аас 30 минутын хугацаанд та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр neuroscience гэдэг бол амьд судалдаг шинжилгээ ухаан юм аа. Тэгэхээр амьд байна гэдэг бол ухаантай байна гэсэн үг. Тэгээд ухааныг биднээс яаж шинждэг вэ гэвэл тэрийг цочрож шинждэг. Өөрөөр хэлбэл хөөе гэдэг бодох юм бол ингээ хариулж явах юм бол тэр ухамсартай байна гэсэн үг. Тэгэхээр ухамсарт ухаан, үл ухамсарт ухаан гэж хүнд ер нь амьд организмд байдаг. Тэгээд энэ ухааныг цочроогоод тэнд үзүүлж байгаа хариу урвалыг бол биднээс өдөр тутмынхаа үйл ажиллагаа амьдралын бүхий л юмд ашиглаж идэг. Тэгээд хамгийн наанда одоогоос 7000 жилийн өмнө эртний хүмүүс бол хүний энэ оюун ухаан буюу тархинд одоо операц буюу хагалгаа хийгээд тэгээд тэр хүмүүс нь үргэлжлүүлээд амьдарч исэн байна гэсэн археологийн олдрууд алдаж байгаа. Энэгээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр мохор сүсэг, шашин, философи, шинжлэх ухааны бүхий л цаг үед бол хүн төрлөختөн бол одоо хүний оюун санааг судлан шинжил тэрийг зөв таньж мэдэх. Тэрийг бол тодорхой өндөр түвшинд ойлгодог байсан байна гэж хэлж болохоор. Хамгийн наан одоо алдарт философч Платон бол хүний одоо оюун ухааны гол цөм нь бол тарих юм а гэж. Тэгэхээр энэ хүн төрлөختний энэ оюун ухааны одоо өв соёлоос neuroscience одоо юуг нь хийх гээд байгаа юм бэ? Юу шин юм бэ гэж хэлэх юм бол neuroscience бол энэ тархинд болж байгаа яг процессыг нь судалдаг. Түүнээс биш энэ өмнөх тэр хүн төрлөختний оюуны санд ямар нэг өөрчлөлт хийх гэж байгаа шинжлэх ухаан ерөөсөө биш. Ингэж процессыг судлах гол шалтгаан нь бол энэ олон төрлийн шинжлэх ухааны интеграц хийж судлана. Өөрөөр хэлбэл энэ боломжийг хамгийн сайн олгож өгсөн судалгааны одоо талбар бол computer science, математик, инженеринг гэдэг олон мэргэжлийг бол зэрэг ингэж судлах боломж олгож байгаа тийм шинжлэх ухаан юм аа. Тэгээд орон зай гэж ер нь юу юм бэ? Өнөөдөр би та бүхэнтэй хуваалцах нэг чухал зүйл байгаа. Тэгэхээр оюун санаа бол орон зайн төсөөллийн зургийн цомог шиг ингэж ажилтдаг юм байна. Тэгэхээр орон зай гэхэлэр биднес мэднэ. Биднээсийн гадаад орчин нүдэ нэгээл харж байгаа энэ дэлхийн маань орон зай. Тэгэхээр гадаад орон зай биднээсийн дотоод орон зайг үүсгдэг юм байна гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дотоод ухамсарт болон ухамсарт бус энэ ухаанд бол орон зайн бодит төсөөлөл үүсдэг. Энэ бол энгийнээр хэлэхэд биднээс хязгаарч дэлхийгээс гараад сансарт очиод энэ дэлхий бөөрнхий юм байна гэж хэлж үзээгүй бах. Гэхдээ биднээс энэ дэлхийг бөөрнхий гэж төсөөлдөг, мэддэг, мэдэрдэг. Энэ бол биднээсийн оюун санааны дотоод төсөөлөл. Тэгэхээр энэ оюун санааны дотоод төсөөлөл буюу энэ зүйлийг бүтээж байгаа зүйл нь бол төв мэдрэлийн тогтолцоо тарих. Тэгэхээр орон зай бол газар нутгийн ийм бодит зүйлийн төдийгүй оюун санааны бодит эзлэхүүнлэг гэдэг юм байна. Тэгэхээр хамгийн анх энэ Италийн физикч Галвани 1780-ад оны үед бол хүний одоо энэ амьд бие организм чинь биоцахилгаан үзэгдэлтэй гүйдэл явуулдаг юм байна гэж анх тодорхойлсон байдаг. Тэгээд энийг бол цаашаага бол маш олон эрдэмтэд баталж нотолж явсан. Тэгээд өөрөөр хэлбэл хүний энэ организм бол энэ төв мэдрэлийн систем дээр биоцахилгаан энэ урсгал энэ цахилгаан гүйдлэр бол нэгдсэн системээр хангагддаг юм байна. Тэр нэгдсэн системийг хангаж энэ тарих ингэж үйл ажиллагааг мэдрэхдээ нэгдүгээрт нь сортдаг юм байна. Хоёрдугаарт нь сурсан зүйлээ бол баттгадаг юм байна. Гуравдугаарт нь энэ баттгсан зүйлээ эргүүлэн санах зарчмаар одоо биднээс орон зайд оюун ухаан ажилтдаг юм байна гэдэг юм 20-р зууны ихэнх үеийн томоохон одоо neuroscience-ийн улс орийг тавьсан эрдэмтэд бол одоо hypothesis төвшүүлсэн байна.
За тэгэхээр биднес энэ орон зай гэдэг тухай ингээ бодох юм бол биднес орон зай хэмжигдэхүүнүүдийн тухай ярих болдог. Тэгээд орон зайд бол мэдээж биднес зөв чигээ олох хэрэгтэй. Нэгдүгээрт нь чиглэл байна. Хоёрдугаарт нь юу байх хэрэгтэй вэ? Биднесийн байрлал, орон зайд байрлал. Гуравдугаарт нь энэ торлог хэсэг буюу энэ гридсел гэж байгаа юм л да. Энэ бол эзлэхүүн. Аливаа юм эзлэхүүнт. Дөрөвдүгээрт нь биднесийн нэг сайн мэдэрдэг энэ хүрээ хязгаар. Аливаа юм хязгаартай шүүгээл биднес ярьдаг. Уул ухамсарынхаа төвшөнд хязгаарын тухай бол төсөөлсөн байдаг. Тэрний дараа бол мэдээж хурд. Аливаа шилжилт хөдөлгөөнийг хийхин тулд хурд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо эдгээр үзүүлэлтүүдийг нээсэн эрдэмтэд байгаа юм л та. Энэ Джон Кефт 1971 онд анх энэ орон зайн байрлалыг тодорхойлсон. Энэ гэр бүлийн эхнэр нөхөр Мозерууд бол Эдвард Мозер, Мейбрит Мозер нар бол энэ орон зайн эзлэхүүний тухай эдгээр нь хоорондоо яг ийм механизм бүрдүүлж орон зай төсөөлж байна. Тэр байтугай яг хүний тархи, ер нь аливаа амьд амьтны тархич яг энэ GPS систем шиг ажиллаж штэ. Биднээсээ сайн мэдэх Google Map юм байна штэ гэж тодорхойлсон. Тэгээд энээс ч үүдэлтэй ингээд шинжлэх ухааны тодорхой ололт бол дараагаа технологийн шинжилгэлүүдэд байнга дагуулж. Тэгээд энэ Google Map-ыг биднес энгийн амьдралдаа бол одоо өдөр болгон хэрэгжилж шүү дээ. Одоогийн байрлал ирээдүйн очих чиглэлээ оруулж. Тэгэл тэр очих чиглэлээ очих газраа оруулж ихэд биднес чиглэлийн мэдээлэл ирдэг. Тэгээ Google Map маань өөрөө юуг бүрдүүлсэн бэ гэхээр энэ дэлхийн энэ хязгаарт багтсан энэ координатын бүх дарааллыг л өөртөө шингээсэн байж байгаа шүү дээ. Тэгээ биднээс ямар хурдаар яаж шилжих вэ гэдгийг тооцдог. Тэгэхээр тархи бол нейроны бөөгнөрл юм байна. Нэгт. Хоёрт цахилгаан цэнгийн ийм том уурхай юм байна. Гуравдугаарт нь бол оюун санааны ийм том өлгий юм байна. Энэ гурван зүйлийг биднээс хэрэгтэй. Үүний дараа бол биднээс хүний тархи энэ А хэсэгт нь харагдаж байна. Энэ Б хэсэгт нь бол одоо харахны амьтны мэрэгч амьтны тархины энэ дүрслэл байна л да. Тэгээ энэ Таямад хийсэн судалгаанд энэ тархины ретроспленал бүс буюу одоо хүний тархич хоёр тал бөмбөлөгтэй шүү дээ. Тэрний яг дотор тал бөмбөлөгт нь аялдаг юм. Хатлагын бүс амьтан дээр ч гэсэн яг ижилхэн байдаг. Харьцангуй нуугдмал юм шиг мөртлөнгөөсөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Маш олон одоо гадны инпут гэдэг чинь мэдээллүүдийг дотроо боловсруулдаг. Мөн дотоод инпут буюу дотоод мэдээллүүдийг бас энэ бүсдээр цугларддаг юм байна гэсэн юм анатомийн өмнөх судалгаанууд гарсан. Тэгээд үүнээс уламжлаад бол тархи бол ийм төсөөллийн цуглуулга юм байна. Энэ төсөөлөл гэдэг чинь ерөнхийдөө Евклидийн геометрийн орчинд хүний тархинд агуулгах тухтай юм орон зайг эзэлсэн юм төсөөлөл үүсдэг юм байна. Тэгвэл энэхүү төсөөлөл нь бас яаж эргэн санагдаж ашиглагддаг юм бэ гэхээр юм хиппокампус гэдэг энэ тархины бүс бол бүх төсөөллийг ингээд цуглуулдаг банк гэсэн үг л дээ. Энэ банкнд бол бүх төсөөллүүд ингээд дараалалаараа хадгалагдчихдаг. Тэр төсөөллөөс хэрэгтэй төсөөллөө яг хэрэгтэй цаг үед нь хүн санаад дууддаг гэсэн. Тэгэхээр энэ төсөөллүүдийг ингээд дуудахдаа юм тета долгион буюу юм нейроны цахилгаан юм хэмнэл үзүүлж байна гэдгийг одоо өмнөх судлаач тодорхойлсон байдаг. Тэгээд энэ нь бол эргэн санах энэ процессыг удирдах явуулж байгаа юм байна. Тэгэхээр энэ төсөөлөл ер нь яаж хизээ үүссэн бэ гэхээр биднээс ингийн мэдэн шүү дээ. Дөнгөж нялх төрсөн хүүхэд анх хэлд ортлоо, хөлд ортлоо, бүтэн 1 жилийг зарцуулдаг. 1 минут 1 хором амраагүй мөрчлөнөөсөө бүтэн 1 жилийн хугацаанд тэр одоо байгаль дэлхий, орчин тэр зүйлсэл дасан зохицох, оюун санаа тэр хамгийн хурдан хөгждөг тэр нэг настай байхдаа хөгжүүлээд энэ орон зайн төсөөллөө бий болгоод тэрийг ашиглаж хөдөлгөөнд орж эхэлдэг байна шүү дээ. За тэгэхээр энэ удаагийн яг энэ Таяма их сургууль дээр хийж байгаа энэ судалгаа маань нейроны цахилгаан бичлэг хийх судалгаа. 1970-ад оны үед бол Монголд бас хийгдчихсэн байлаа. Гэвч одоо ингээ хийгдэхгүй байгаа. Тэгээд энэ
судалгааны аргачлал бол нейроныг одоо тархин дотор байгаа ялангуяа энэ retrospinal cortex гэдэг хэсэгт байгаа нэг ширхэг нейроныг энэ тусгай электродоор хайж олоод тэгээ бичлэгийг хийнэ гэсэн үг. Тэгээд энэ бичлэг хийсэн нейроны бол бас тодорхой статистикийн анализ гэдэг аргуудаар бол одоо нэг ширхэг нейроны идэвхийг ялгаж аваад тэгээд энэ өөрсдийнхөө ашигласан одоо нөгөө цочруултаагаа хэрхэн яаж хамааралтай байгаа гэсэн одоо харьцуулж судалдаг гэсэн үг. Тэгэхээр энэ судалгааны энэ электродоос биднээс ямар мэдээлэл авдаг вэ гэхээр нэгдүгээрт нь нейроных нь идэвхжлийн тоог хэдэн удаа идэвхжил өгсөн бэ? Хоёрдугаарт нь бол одоо байршлын потенциал гэж байгаа. Энэ тухайн нейронууд чинь байрлалдаа бие биенэр үгээ мэдээлэлээ дамжуулдаг холбоос. Энэ холбоосынх нь эрчмийнх нь тоог бас харьцуулж хардаг гэсэн. Тийм боломжийг олдог гэсэн. За тэгэхээр энэ миний докторийн судалгааны ажлын ерөнхийдөө судалгааны загвараа танилцуулъя. Тэгэхээр энэ цочруулын хувьд биднээс орон зайн цочруулыг ашигласан. Тэгээд энэ Б хэсэгт нь жижигхэн юм юу үзүүлээ, видео үзүүлээ. Энд болохоор нейроны идэвхийг бичиж байгаа 3 урсгалаар ингээд бичиж байна. 3 лугаар. Энэ талд бол одоо юуг харж болж байгаа. Таска буюу даалгавраа ингэж өгдөг. Тэгээд энд нейрон нь бол ингэж одоо бичигдэнэ гэсэн. Тэгээд энэ цочруулаа бол биднээс энэ удаа бол би орон зайн цочруул ашиглаж байгаа. Энэ орон зайн ингээд амтан маань ийм юун дээр бэхлэгдээд ийм тавган дээр бэхлэгдээд тэр тавг нь бол ийм 8 хэлбэрийн орон зайд бол ингэж давтаал одоо эргэлдээд байна гэсэн. Тэгээд аль орон зайд амтан ингээд ямар нейроны идэвхжил үзүүлж байгааг харьцуулан судалдаг гэсэн. Одоо та энэ харж байгаа А-гаас Б рүү ингээд шилжиж байхдаа хоёр төрлийн улаан цэнхэр хоёр зам дээр явж байна. Энд яг энэ төвийн шугам дээр бол байрлалын хувьд болон чиглэлээр давхцаж байгаа. Хоёр захын шугам дээр энэ давхцал байхгүй. Тэгээд энэ амтны одоо нейроных нь идэвхжил нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг би энэ удаа болохоор энэ гэрлийг нь өөрчлөх, алхалтыг нь өөрчлөх замаар судалсан гэсэн үг. Тэгээд энэ C хэсэгт та харж энэ нийт ийм орон зай нейронуудыг биднээс судалгаараа олсон. Хоёрдугаарт нь ийм хурдны нейрон, гуравдугаарт нь ямар нэгэн одоо биднээс шалгаж үзэж байгаа параметруудтай ямар нэгэн хамаарал байхгүй. Өөр зүйл хамаатай тийм хэлбэрийн нейрон, бүлэг нейронууд байна гэсэн. За тэгэхээр хүн аливаа зүйлийг бол төсөөлдөг. Ер нь амьтан ч хэлсэн. Тэгээд төсөөлөхдөө бол хоёр төрлийн юг ашигладаг. Лавламжийг нэгдүгээрт нь бол өөрөөтэйгөө ингээ бус зүйлсийг харьцуулах замаар эгоцентрик төсөөлөл гэж хэлдэг. Хоёрдугаарт нь бол аллоцентрик буюу хоёр юмыг хооронд нь харьцуулах замаар. Тэгээд энэ төсөөллийн хэлбэрийг ашиглаад аливаа амьтан байна уу хүн орон зайн хөдөлгөөн хийдэг. Энэ орон зайн хөдөлгөөн хийхэд хоёр төрлийн мэдээлэл их чухал байдаг. Хоёр бүлэг мэдээлэл. Нэгдүгээрт нь аллотетик мэдээллийн тогтолцоо. Энэ нь бол биднээс гадаад орчноос авч байгаа хараа, сонсгол, үнэр гэх чинь биднээс яаж мэдээлэл авч болж байна тэр мэдээлэл гэсэн. Хоёрдугаарт нь бол идиотетик буюу self motion cue гэж. Энэ бол яг өөрийнх нь дотоод бие хөдөлгдөг мэдэрхүү гэсэн. Энэ vestibular буюу тэнцвэр энэ хүний дунд чихэнд байдаг. Тэр дараа нь бол proprioceptive буюу хүний энэ хуруу хумсны үзүүрээс эхлээд ингээд биеийн бүх булчин үе мөчд байдаг тийм цахилгаан мэдээлэл. Энийний дараа бол оптик хараа гэж. Альва ийм тогтсон хараа биш. Хүний нүд бол ийм урсгал хөдөлгөөнүүдийг мэдчихэдэг. Энэ урсгал харааны энэ гурав бол хүний идио гэсэн. Хог хүний яг биеийн мэдрэмж. Биднээс зүгээр энгийн жишээ хэлэхэд ингээд телевизээр дэлхийн алдартай тамирчдыг ингээ хараад тэхгүй яасан юм бэ? Тэгэх байсан шүү дээ гэдэг ингээ шимжлээд суугаад. Гэхдээ тэр хүний хэлж байгаа үг үнэн байдгүй л үнэн байдаг. Гэхдээ яг үнэндээ тэр тамирчны оронд ороод яг тийм одоо өндөр зэрэглэлийн тоглолт юм уу тэр юм үзүүлж чадахгүй гэвэл үнэхээр чадахгүй. Тэр юуны зөрүү вэ гэхэлэр энэ идиотетик мэдрэхүйн зөрүү гэсэн. Тэгэхээр альва юмыг хүн мэдэж болно. Гэхдээ идиотетик мэдрэхүй буюу энэ дотоод мэдрэмжийн хувьд бол дутуу байгаа
юм уу өөр байгаа нь бол төсөөллийн бас алдагдлалд оруулж болдго юм уу гэсэн ийм судалгааны зарчим одоо үндэслэл гаргаад одоо энэ судалгаа хийгдсэн. Энэ үед бол одоо энэ та бүхэн жишээ нейрон А гэдэг нэгдүгээр нейроны эрчим бол одоо харьцангуй аллотетик гэж ойлгож болно. Илүү их memory буюу ямар нэгэн одоо алхалт буюу энэ үе мөчний мэдээлэл, харанхуй буюу энэ оптик урсгалыг арилгачаад байхад тухайн нейроны төх бүгдээрээ юм өндөр гарсан байгаа. Нэг л чиглэлтэй. Энэ орон зай нэг л одоо төвийн чиглэл дээр төвчлэн гэж улааж харагдж байгаа юм. Тэгсэн чинь энэ хоёрдугаар жишээний энэ нейрон бол яаж ийм гэхээр энэ энгийн үедээ ямар нэгэн одоо түрүүчийн хэлсэн идиотетик терапийн өөрчлөөг үед бол өндөр итэх үзүүлж ийсэн аа. Одоо алхалтыг нь өөрчлөх ч юм уу. Тэр ирж байгаа идиотетикийн мэдрэхүйг нь өөрчлөхлөөр тэр нейронууд ажилгүй болчихж байгаа. Энэ юу вэ гэхээр биднээс маш сайн юм ойлгож байгаа ч гэсэн яг хийхлээр нэг юм зөрчдөг шүү дээ. Энэ зүйлийг л энэ хүний одоо энэ дотоод мэдрэмжийн энэ ялгаануудыг биднээс одоо энэ судалгаагаар гарч ирж байгаа. Энэ дээр бол биднээс давхар ямар анализ хийсэн бэ гэхээр орон зай multidimensional discrimination analysis буюу юм орон зай анализ хийж үзэж байгаа. Энэ дээр одоо энгийн үед нейронууд яаж исэн бэ гэхээр түрүүн би хэлжсэн ингээд орон зайд зам өгсөн. Тэгээд баруун эрх гिचнүү зүүн эрх гिचнүү гэдгээс хамаарат тэр ижилхэн чиглэл ижилхэн байрлалыг нейронууд нь ижилхэн нейрон ялгаатай кодлоод байна. Тэгэхээр энэ төв мэдрэлийн системийн нэг чухал зүйл бол ямар нэгэн юмыг хооронд нь ялгах биднээсийн амьдралын нэг чухал зүйл бол тэрнтэй адилхан тэрнээс ялгаатай буюу одоо адилтгах ялгах гэдэг нэг том чухал процесс байдаг. Энэ процессыг энэ тархины энэ бүсийн нейронууд авч хэрэгжүүлж байна гэж. Тэгэхээр энэ хоёр захын одоо өөр ижил чиглэлийн өөр байрлал дээрээс хэсэгт бол ийм ялгах процесс явагдахгүй. Тэгэхээр ялгах процесс бас юунаас хамаарж байна вэ гэхээр нөхцлөөс хамаарж байна. Энэ дээр одоо чухал ялгах шаардлагатай үгүй юу гэдэг ийм шаардлага тулгарсан хэсгээс энэ ялгах процесс хамаардаг юм байна гэж. Тэгэхээр түрүүн чинь жишээн дээр болохоор нөгөө идиотетик мэдрэхүйгээс хамаарад энэ юу өөр байсан. Ялгах одоо нейроны идэх өөр байсан бол энэ ялгах процесс нь бол одоо жишээ нь алхалтыг нь зөвхөн алхалтыг нь өөрчлөөд юм уу зөвхөн харанхуй болгоод ингээд судалж байгаа энэ тойргууд дээр бол давталтууд дээр ямар нэгэн өөрчлөлт байхгүй яг л ялгаж байгаа. Харин ямар үед тэр одоо төөрөгдөл буюу мэдрэхүйн алдагдал үүссэн бэ гэхээр олон мэдрэхүйг зэрэг нэг дор ингээд одоо байхгүй болохоор мэдрэхүйн алдагдал буюу чиглэлийн төөрөгдөл үүсэж байгаа. Энэ бас ингээд өмнөх одоо яг энэ бол анхны удаа хийгдэж байгаа юм нейрофизиологийн энэ чиглэлийн судалгаа гэсэн. Харин энэний өмнө ямар судалгаанууд хийгдсэн байсан бэ гэхээр одоо тэр амьтныхаа тэр тархины яг энэ бүсийг электроноор ингээд түлж ягаад одоо гэмтээж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд судлахад энэ төөрөгдөл үүсэж байгаа. Нөгөө талаас бас хүн дээр буюу яг энэ тархины энэ хэсэг гэмтсэн хүмүүсийн юм эмнэлзэн тохиолдлууд дээр тэр хүмүүс ингээ орчин тойрноо таниад байдаг. Өө эн чин тэр биш дээ, эн чин тэр биш дээ гэсэн учраас тэр дотор ингээ орон зайн хөдөлгөөн хийж чадхаалцсан тийм эмнэлзэн шинжүүд илэрсэн байдаг. Тэрийг илрүүлсэн судалгаанууд бол маш их байдаг. Тэгээд энэ бүхнээс ингээд тавчхан дүгнэлт хийх юм бол энэ тархины RSC гэдэг энэ одоо тархины яг энэ хэсэг бүлэгт орон зайн төсөөллийн нейрон бол байдаг юм байна. Энэ нь болохоор ижил чиглэлийг ялгаатай нөхцөлд ингээд ялгаатай ингэж кодлдог юм байна. Хоёрдугаарт нь юм хурд хэмждэг хурдны нейрон байдаг. Эднээс энэ тохиолдол өнөөдрийн юунд тодорхой ярьсангүй. Гэхдээ яг энэ одоо гаргасан энэ пепер дээр маань тодорхой бичигдсэн байгаа. Тэгээд энэ нь бол self motion cue буюу хүний энэ алхалт хараа энэ тэнцвэрийн эрхтнүүд дээр бол энэ theta oscillation гэж үйл ажиллагаагаа чигд явуулдаг юм байна гэснийг бол тодорхойлсон байна. За тэгээд энэ үр дүнгийн тавч дүгнэлтээр ингээ харах юм бол биднээс бол энэ яг тархины энэ хэсэгт нэрэж харах юм бол чиглэл хамааралтай, байршил хамааралтай энэ орон зай нейронууд байна. Энэ нь одоо энгийн үедээ маш сайн
одоо нормал үед бол маш сайн ялгах индекс өндөртэй байснаа одоо ямар нэгэн Q буюу таних тэмдгүүдийг нь бууруулаад ирэхлээр тэр ялгах чадварууд нь буурч ирсэн. Тэгээ хамгийн сүүлд нь бол олон Q-г олон тэр мэдрэхүйг зэрэг бууруулахад одоо орон зайн төөрөгдөлд орж байгаа. Тэгэхээр биднээс одоо энд үр дүнгээс нэг юм дүгнэлтэнд хүрч байгаа юм л да. Энэ тархины RSC гэдэг бүс чинь ухамсарт болон үл ухамсарт энэ дотоод ухаан хоёрыг хооронд нь холбодог тийм гүүр хэсэг юм биш үү. Тэгээд энэ утгаараа биднээс энэ төсөөлөлтөө мэдээллийг ингэж шилжүүлэх энэ тархины бүс байна. Эндээ бол ийм тета ритмийг ашиглаж байна гэсэн энэ миний эхний одоо судалгааны докторийн судалгааны үр дүн энэ хүрээд өндөрлж байгаа гэсэн үг. Тэгээд энтэйгээ холбоотой биднээс одоо өөр судалгааны ажлуудыг ингээд сонирхоод судлаад үзсэн чинь одоо хүний тархи чинь юмыг сурдаг юм байна гэсэн шүү дээ. Сурж явах биднээс арай удаан сурдаг шүү дээ аливаа юм хийхдээ. Тэр процесс бол харин нэгэн чаддаг юм эргээд санаад хийхэд бол биднээс хурдан хийдэг те. Тэгэхээр энэ сурах болон санах процесс одоо нейроны ритмийг нь судалсан энэ Hasselblad гэдэг эрдэмтэн байгаа юм л. Энэ хүн бол энэ сурах процессд бол энэ ритмийн нэмэх циклээр санах процесс сурах процесс энэ нэмэх циклээр санах процесс бол энэ хасах циклээр таардаг юм байна. Нейроны одоо идэвхэн гэсэн юм судалгааны үр дүн мэдээлээд аливаа хүн ингээд юм сурж байхдаа энэ хүний түрүүн би хэлсэнтэй хиппокампус гэдэг бол энэ оюун санаа ой тогтоолцын том банк. Энэ банкны хооронд юм энергийн урсгал их явагдаж байна гэж үзсэн бол эргэн санжаах үедээ ерөөсөө энэ урсгал байх болчихж байна. Тэгэхээр би энд нэг өөр нэг газар ямар нэгэн үүрэгтэй оролцож байгаа юм биш үү гэсэн таамаг биднээс энэ зүгээс гарч ирж байгаа юм л байна. Яагаад гэвэл энэ тархины RSC гэдэг бүс бол энэ хиппокампустай маш их ойролцоо ажилладаг, үйл ажиллагааны нэгт хамтын ажиллагаатай юм тархины бүс. Тэгэхээр энд санах үед потенциал нь яаж ийна гэдгийг биднээс яаж сонирхож эхэлж байгаа. Тэгэхэд бас яг ийм тета ритм үзүүлээд ийм одоо хамааралтай байх магадaltaй юм шинж тэмдгүүд биднээсийн өмнөх судалгаанууд болон биднээсийн ийм таамаглалд орж ирж байгаа. Тэгээд ялангуяа энэ хүний одоо ингээд дотроосоо биднээс сандагч гаднаас цочрол ирээд санахаас гадна биднээс дотоод бодол гэж байдаг. Ерөнхийдөө энэ бодлын талаар судалгаа хийсэн хүмүүс бол ерөнхийдөө ингэж хэлдэг. Mind wandering буюу энэ mind wandering бол эрүүл хүн одоо амьдралынхаа 70 орчим хувийг юм одоо биднээс хэлдгээр те залуучууд ч гэсэн заримдаа ярьдаг immorals гэж хэлээд хийцгөрөх юм юм зүгээр юм хэсэгчилсэн тийм бодлоод байгаад байдаг. Өөр юм хийжснэ гинт өөр юм бодогдох жишээ. Гэхдээ ийм mind wandering энэ бодол бол ихэвчлэн хүний өөрийнх нь мэдчихсэн тэр өмнөх байсан оюун ухаан ой тогтоолтоос өмнө хийжсэн зүйлсээс эргэж гарч ирдэг юм байна л та. Тэгэхээр энэ тархины бүс чинь ийм зүйлтэй илүү их холбоотой юм биш үү гэсэн юм таамаглалыг дэвшүүлээд дараагийн судалгаанд орж байгаа. Гэхдээ биднээс ингээд мэдэн штэ жоохон өчөөхөн жижигхэн юм сэжвэр өгөхөд хүн ингээд бүх тэр өмнө өөрийнхөө мэдж байгаа юм эргүүлээ сандаг нөгөөдгөө чи хэлсэн шиг гэхэлэр ингээд тэрийг битгий хэлээрэй гэдэг шиг ингээд хүний ой санамж бол юм жоохон сэжвэр өгөхлөөр тэр бүх зүйлийг бол бүхлээр нь эргүүл сандаг тийм чадвартай. Энд болохоор нейроны ансамбл буюу юм уялдаатай санамжийн логик холбоонууд байдаг юм уу гэдэг юм онол байдаг. Тэгээд биднээсээ монголчууд ер нь хамгийн сайн мэддэг энэ Павлов гэж одоо 1904 онд Нобелийн шагнал авч ирсэн энэ Оросын эрдэмтэн Павловын ямар туршилттай гэдэг вэ гэхээр нөгөө нохоод хонх дуургаал мах өгөөд хахад яадаг байсан бэ гэхээр нохоо одоо мах ирэх гэж байна гэд мэдэрдэг. Энэ бол Павловын neuroscience хийсэн маш том суур онлын нэг Pavlovian classic conditioning буюу Pavlovын сонгодог conditioning-ийн аргыг бол энэ судалгаанд ашигласан. Тэгээд энэ Павлов гэдэг эрдэмтний энэ загвараар эхлээд цочрол буюу гэрэл өгөөд одоо 2 секундын дараа биднээс
урамшуул гэж. Нөгөө талдаа нь болохоор дахиад яг ижлэгэн гэрлийн цэцэрлэг хөнгөтэй урамшуул байхгүй. Ийм даалгавартай амтнаа сургадаг гэсэн. Ингээд одоо яг төрөжих шиг юм нейроныг идэвхийг нь бичээд амтнаа бол ийм одоо мэдрэхүйн цэцэрлэл сургаж байгаа. Тэгээд амтан маань яг энэ мэдрэхүйн цэцэрлэлээ маш сайн ялгадаг болоод ирэхлээр нь биднээс нейроныг нь бичиж байгаа. Тэгэд энэ үед одоо ингээд дөрөв та бүхэн анзаарч ирсэн бах маш олон төрлийн нейронууд биднээс утга учирыг нь ойлгохгүй нейронууд энэ дотор маш их байна. Энэ дотроос биднээс ийм урамшуул хамааралтай бүлэг нейронуудыг олж байгаа жижиг ансамбл нейронуудыг. Энэ нейронууд нь одоо илүү их урамшуултай таскд өндөр амжилт даалгаварт өндөр ийм итгэх үзүүлдэг урамшуулгүй даалгаварт болохоор одоо тусгай итгэх үзүүлдэг гэсэн. Тэгэхээр энд одоо та бүхэн нэг бүтэн нейроны юг харж байна. Үр дүнгийг энэ AB гэдэг ABF график дээр бол юу үзүүлж байгаа. Одоо rewardтай буюу урамшуултай даалгаврыг биелүүлэх үед танаас энэ нейроны эрчим гэсэн хэсгээр харж байгаа. Яг эхний ийм өндөр нейроны идэвхжил үзүүлсэн мөрслөнгөөс энэ DEF график дээр харж байна. Нейроны одоо урамшуулгүй үед бол нейроны идэвх байхгүй. Одоо энэ сайн харах юм бол энэ хас 2-оос 0 гэдэг чинь бол хэвийн ямар нэгэн одоо стимуляц өгөөгүй байгаа гэсэн үг. Хас 2-оос 2-ын хооронд бол биднээс тэр нөгөө conditional stimulus буюу одоо энэ урамшуул ирэх үү ирэхгүй юу гэдэг даалгавраа өгч ийн гэсэн. Тэгээд тэрний дараа урамшуул ирж. Тэгээд энэ дээр бас дахиад нэг хэлье гэж бодож байгаа юм бол А, Б гэдэг хоёр одоо урамшуул хамааралтай тохиоч нь энэ C хэсгээр хоёулангийн зэрэг өхөнгүүд энэ хизээч урамшуулгүй юм чинь гэдгийг амтан ялгаад ойлгоцсны дараа тэнд бас дахиж юу ирэхгүй байгаа. Тэгэхээр урамшуул гэдэг юм бол бас биднээс амьдралч гэсэн амар чухал шүү дээ. За тэгээд энэ бол энэний дараа бүхэл энэ төрлийн бүх нейронуудаа ингээд data analysis хийгээд үзэхлээр яг л юм гарч ийн л да. Тэгээд энэ урамшуул хамааралтай нейроноо ингээд дахиад бас орон зай анализ хийгээд үзэж байгаа. Энэ үед бол юу үүсэж байна гэхээр энэ бүх одоо мэдрэхүйн дохионууд байсан шүү дээ. Гэрэл, дуу, чимээ, тэрний хосолмол эднээсийг хооронд нь нейроныхоо юм идэвхжлийн түвшинд ялгадаг юм байна гэдгийг харж болж байгаа. Тэгээд энэний дараа биднээс юуг судалсан бэ гэхээр урамшуултай үед дөрвийн нөгөө тета долгион нейроны идэвх хоёр нь урамшуулгүй үед тета долгион нейроны идэвх хоёр нь яаж хоорондоо хамаарч байгаа юм бэ гэдгийг судлаад үзсэн чинь түрүүн би ярьж байхдаа дурдсан энэ хасах цикл буюу сөрөг цикл дээр нейроны идэвхжил нь ихссэн ба. Яг энэ хэсгээр ер нь энэ урамшуулгүй үед ч гэсэн яг ингээ ихссэн. Энийг ингээд тооцоод үздэг ийм арга нь бол spike phase locking theta одоо LFP theta цикл гэдэг ийм анализ хийгээд үзэж байгаа. Тэгээд эндээс биднээс юу анзаарч байгаа гэхээр яг энэ сөрөг циклээр энэ зүйл бол ингээд таарж ишүү гэдгийг тодорхойлоод энэ слайдаар биднээс бол юу харуулж байна гэхээр энэ сөрөг циклээр таарж байгаа нейронуудын тархалтыг харуулсан. Тэгэхээр unreward үе дээр ч гэсэн reward үе дээр ч гэсэн энэ тодорхой энэ стимуляц дээр оюуны төсөөлөл үүсчиж аль нь ирж ийн гэдгийг эргүүлээ санах зарчмаар ажиллаж байна л гэдгийг энэ одоо тархалт харуулад. Тэгээд энэ дээр нь биднээс энэ бас phase locking value буюу энэ лок хийж байгаа урамшуултай үед урамшуулгүй үед ямар хөө чанартай лок хийж байна гэдгийг нь үнэлдэг нэг статистик анализ. Энэ үед бол rewardтай үед бол rewardгүйээс significant ялгаатай өндөр байж байгаа гэсэн. Тэгээд энэ хоёр судалгаанаас ингээд товчхон дүгнэх юм бол хүний тархи бол нейроны маш олон ансамбл бүлгүүдтэй юм байна.
тэр ансамбл бүлгүүд нь юм орон зайд одоо параметруудад нь бол өөрмөц юм идэвхжил үзүүлдэг. Энэ нь ерөөсөө зөвхөн орон зайн төдийгүй хүний энэ оюун санааны төсөөллийн одоо цогц юм байна. Энийг бол хооронд нь биднээсийн тарих бол эргэн сануулдаг. Энд бол гиппокампс хадгалагдсан энэ хийсвэр төсөөллийн зураглалыг бол энэ ретроспинал кортексийн төвчлэр өдөөгдөн татаж юу яадаг юм байна гэсэн ийм эргэн сандгийн байна гэсэн ийм судалгааны дүгнэлтүүд гарч байна. За тэгээд миний ярих зүйл бол энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. За маш их баярлалаа. Маш сонирхолтой сайхан ихтгэл бидэнд ярьж өөрийнхөө судалгааны ажил хэсэгчлэн танилцуулсанд маш их баярлалаа. Лайвын доор одоо бас хүмүүс асуулт асууж ирсэн. Гэхдээ яг бүгдийн бол би энд уншиж амжаагүй байж магадгүй. Маш олон хүн баярлалаа. Судалгааныхаа ажилд нь бас амжилт хүсье. Цаашдаа илүү их зүйл бас амжилттай хэрэгжүүлээрэй гэсэн тийм хүсэлтүүд байна. За баярлалаа. Хичээе. Маш их цаг зарцуулж ийм гоё ихтгэл бэлдэж тийм ээ биднэрт танилцуулж бас өөрийнхөө судалгааны хэсгээс ч бол биднэрт танилцуулж цаг зав гаргасан маш их баярлалаа. Судалгааны ажлын талаар маань сонсон нийт хүмүүст одоо оюуныхаа энэ орон зайд намайг ингээд орохыг зөвшөөрсөн олон судлаачид маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө Монгол янз бүрийн чиглэлээр биднес Монгол гэлтгүй дэлхийд даяар манай Монгол судлаач нар байна. Энэ судлаач нарын дуу хоолой хийж байгаа ажил үйлс тодорхой хэмжээгээр нэгтгэх хэрэгтэй юм байна. Энэ бол биднээсийн хэн нэгний яг манлайл байж болно түүнээс хэн нэгний дор сонирхол юм уу хэн нэгний гарт биш. Энэ бол нийт судлаачдын одоо академик эрхчлөөнийх нь үндсэн дээр биднээс бол өөрсдийнхээ юм одоо яг тархины нейроны шиг маягаар яг үнэн зөв логиктой юмыг Монголдо ингээд судлаач хүмүүс дуурах хэрэгтэй гэж боддог. Яагаад вэ гэхээр судлаач хүн бол эхлээд ашиг толгойн ажиллаад дараа нь хийдэг. Энэ онл практик хоёрыг хавсардаг тийм хүн гэж ойлгож болно. Тийм учраас улс орны ч бай, дэлхийн ч бай, оюуны төвчэн бол судлаач хүмүүс байдаг учраас тэр нь шинэлэг зүйл, одоо хуучин зүйл бүх юмыг хооронд нэгтгэж чаддаг. Тийм шин соргог хүмүүс судлаач нар байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд бас дандаа энэ олон мэргэжлийн судлаач нар зөвхөн хангах их биш. Одоо мал эмнэлэг, инженер, IT, урлаг орлогын бол одоо өнөөдөр бол яригдсангүй урлагт бол би бас маш их дуртай. Энэ олон энэ чиглэлийн одоо хэл соёлын чиглэлийн, түүхийн чиглэлийн одоо динозаврын байгалийн чиглэлийн маш олон эрдэмтэд байдаг. Тэгээд энэ хүмүүс бас ажлын өндөр амжилт хүсье. Бас одоо салбартаа одоо шинийг бүтээсэн энэ хүмүүс дараагийнхаа одоо энэ платформоор дээр уулзаж мэдээлэлээ солилцож ярилцах боломж гарах байхаа. Баярлалаа гэж. Тэгээд өнөөдөр хост хийж өгсөн баяр ингээдтэй маш их баярлалаа. Биднэрт одоо ингэж илтгэл тавих боломжийг одоо бүрдүүлж өгсөнд. Тэгээд бусад одоо туслая гэсэн маш олон хүн байсан. Тэр хүмүүст бас маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баярлалаа. За баярлалаа.